Сэтгэлийн үнээс магтъя дуулах дууныхаа дэрийг эзэн дөрөё Old Europe буюу хөгшин Европ гэж хэлсэн нь зүгээр маш олон жил болсон байшин барилга хөшөө дурсгал байдаг учраас биш юм аа. Европ бол үнэхээр гайхалтай түүхийн газар нутаг байгаа. Ялангуяа Христ итгэгчдийн хувьд маш баялаг, маш онцгой түүх Европт байдаг. Тэгээ энэ удаа онцгойлон Европт болсон Reformation буюу шашны хувьсгалын гайхамшигтай түүхээс суралцах боломж олдсон. Тэгээд Герман, Чех, Франц болон Швейцарын газар нутгуудаар Европт болсон Reformation буюу шашны сэргэлтийн түүхүүдийг сурч тэр түүхэн газруудаар явж түүхэн хүмүүстэй танилцах, тухайн үеийн Бурхны хийсэн гайхамшигтай үйл явдлаас суралцах энэ сайхан боломж олдсон. Тэгээд 2-7 хоногийн туршид аялаж олон газараас маш олон гайхалтай зүйлүүдийг сурлаа. За бид аяллаа Алтан Праг буюу Чехийн нийслэл Праг хотоос эхэлсэн. Тэгэхээр энэ гайхамшигтай хотод бид ирэх үед хотын төвд нь Ян Хус гээд алдартай Бурхны хүний хөшөө байгаа. Тэгэхээр Янус бол 15 дугаар зуунд Чехэд гайхалтай шашны хувьсгалыг хийсэн. Тэрээр католик шашны эсрэг Христ итгэлийн жинхэнэ үн цэнтэй зүйлс болох Бурхны үгийг гайхалтайгаар тунхаглаж итгэлээс агсан ийм гайхалтай Бурхны хүн байгаа. Тэгэхээр Ян Хусыг итгэл үнэмшлээс нь болж амьдаар нь галд шатаасан. Тэгээ тэр үед та нар өнөөдөр намайг шатааж болох боловч 100 жилийн дараа ирэх нэгнийг та нар шатааж чадахгүй. Түүнийг та нар алж чадахгүй гэж хэлсэн. Тэгвэл яг түүнээс хойш 102 жилийн дараа Мартин Лютер мэндэлсэн байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн та бүхэн Чехийн нийслэл төв талбай дээр очих юм бол Ян Хусын хөшөөг харах болно. Тэр гал дунд шатаж байгаа боловч үнний төлөө эр зөрөгтэйгээр тэмцэж зогсож байгаа түүний дүр төрхийг харуулсан байдаг. Түүний хөшөөний доор үннийг хайрал, үннийг яр, үннээр амьдр гэсэн, үннийг үүлд гэсэн тэр өрөө тунхаг байдаг. Ийхүү Ян Хусын эхлүүлсэн гайхамшигтай Reformation-ыг үргэлжлүүлсэн хүн бол яахын аргагүй Мартин Лютер байгаа. 1517 оны 10 сарын 31-ний өдөр Wittenberg-ийн сүмийн хаалган дээр католикийн шашны эсрэг 95 зүйлийг буруутгаж тийм ээ тавьснаар протестант хөдөлгөөн болол эхэлсэн байна. Тэгэхээр мэдээж Мартин Лютер бол католикийн лам Сан Мартин болохоор тийм номлогч болохоор тэр сурж байсан. Хэдэн жилийн өмнө би бас Ром хотод явж явах үед одоо ч гэсэн яг Израилаас авчирсан тийм Есүсийн Пилатын өмнө шүүгдэхээс өмнө гарч ирсэн тийм 27 гишгүүр модон тийм ээ тийм гишгүүр байдаг. Тэгэхээр энэ гишгүүрийг ингээд сүм дотор тавьсан байна. Тэгэхээр өнөөдөр чинь Ромын католикчууд тийм ээ хэрвээ яг энэ шатн дээр шат болгон дээр ингээд өвдөгсөгдөөд гимшээд тэгээд тэр дээшээ гарах юм бол нүгэл нь уучлагдаа гэж бас үздэг байгаа тийм. Тэгэхээр Мартин Лютер ч гэсэн яг тэр шатн дээр залбирч явах үедээ тэр шатыг угааж байх үедээ тэр ботсон хүн өөрийнхөө үүсээр тийм ээ буян бүтээх замаар шашнаар хизээч авралыг олж чадахгүй гэж зөвхөн итгэлээр аврагдах болно гэсэн тэр гайхалтай зүйлийг гаргаж ирсэн байгаа шүү дээ. Тэгээ Мартин Лютерийг айлган сүрдүүлсэн энэ загтлыг Ромын пап илгээх үед Лютер түүнийг аваад шатаагаад зөрөгтэйгээр
үхлийн эсрэг зогсож байсан яг тэр газар одоо очиод зогсох үед Лютерийн одоо тэр зүрх сэтгэлийг одоо жоохон ч гэсэн мэдэрсэн. Дараа нь тэр католикийн одоо төлөөлөгч нартай мэтгэлцэж тийм ээ итгэлээ зоригтойгоор хамгаалан зогсож байсан тэр газар Here I stand яг энэ газар Лютер зогсож байсан гэсэн тэр түүхэн газар хүртэл зогсох үедээ өнөөдөр ч гэсэн бид үргэлжлүүлэн үнэн дотор Бурхны үгэн дотор зогсоё гэсэн тэр сэтгэл төрж исэн. Ad fontes энэ бол маш чухал үг юм аа. Ad fontes гэдэг нь одоо back to the origin буюу яг үндэс рүүгээ буцъя, их рүүгээ буцъя, Библи рүү буцъя гэсэн энэ санаа байгаа маа. Мартин Лютер болон бусад бүх реформашныг хийсэн хүмүүс бол бүгд Бурхны үг рүү бид нар буцъя. Яг тэр цэвэр тунгалаг сайн мэдээ рүү буцъя. Яг анхны тэр зүйл рүүгээ буцъя гэсэн энэ урайг гаргасан байгаа. Тэм учраас тэдний гаргасан итгэлийн тунхаг болох тэр sola fide буюу зөвхөн итгэлээр бид аврагдана. Мөн sola scriptura буюу зөвхөн Библиэр, зөвхөн Бурхны үгээр, sola gratia буюу зөвхөн нэгүслэр гэсэн энэ уриануудыг одоо хэлж ирсэн. Тэгэхээр Мартин Лютерээс гадна маш олон тухайн үеийн одоо шашны хувьсгалыг хийсэн агуу Бурхны хүмүүс байсан. Тэднийг болол Morning Star of Reformation буюу энэ сэргэлтийн шашны хувьсгалын одоо үүрийн цолмон од мэд гялалцсан Бурхны хүмүүс юм а гэж хэлсэн нь тэд үнэхээр эзэн дотор од мэд гялцж байсан. За тэдний нэг нь мэдээж Английн одоо John Wycliffe байгаа. John Wycliffe-ийн хувьд бол англи хэл дээр анх удаа Библийг орчуулсан. Тэр Библийг орчуулснаас болоод амиа алдсан. Тэгээ түүнийг ямар их одоо үзэн ядчихсан болоод түүнийг оршуулсныхаа дараа 44 жилийн дараа дахиж одоо гаргаж ирээд тийм ээ бүр шатааж исэн. Шатаагаад үнсийг нь нэгэн жижиг гол руу одоо асгаж исэн тухай бид нар сурсан баг. Үнэхээр одоо Бурхны үгийн төлөө амьдралаа зориулсан ийм түүх байна. За мэдээж Мартин Лютер бас та Библийг орчуулсан байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн латин хэл дээр хүмүүс Библийг уншдаг байсныг их хэл дээр унших боломжтой болгосон нь зөвхөн Библийг хүн уншаа зогсохгүй Бурхны тэр үгийн амьд хүч чадал эрх мэдэл хүн болгоны амьдрал бодиттойгоор ирсэн гэдэг нь Лютерийн хийсэн гайхамшигтай өөрчлөлт юм аа. Тэр ийхүү итгэлийн бааtruуд маань тэд үнэхээр Coram Deo буюу Бурхны өмнө бид амьдарч байна. Бид хэн нэгний өмнө биш. Бид Бурхны өмнө амьдарч байна гэж тэд итгэлээрээ үнэн дотор үнний төлөө үннийг хамгаалж тэмцэж явсан энэ гайхамшигтай түүхийг харахтаа бид нэгэн зүйлийг асуусан. Тэр өнөөдрийн энэ цаг үед амьдарч байгаа бид бас эдгээр одоо тийм ээ итгэлийн бааtruуд шиг бид нар амьдарч чадах уу гэж. Олон судлаачдын одоо дүгнж хэлснээр тий эдгээр хүмүүс маань мэдээж тэд бол эгэл жирийн хүмүүс л байсан. Бидэнтэй яг адилхан хүмүүс байсан. Гэхдээ тэд үүнийг хийж чадсан нь нууц нь юундаа вэ гэхээр тэд илүү их Бурхны үгтэй ойрхон, илүү их залбиралтай тэгээд Бурхантай харилцаа холбоо нь илүү хүчтэй байсан учраас бидний Бурхан бол агуу Бурхан тэр эгэл хүмүүсээр дамжуулан эгэл бус тэр гайхалтай зүйлийг хийдэг гэдэг нь одоо энэ бүхний нууц юм аа. Тийм учраас хэрэг орчин цаг үед амьдарч байгаа бид ч гэсэн эдэнжийг амьдарч чадах уу, үйлдэж чадах уу гэж асуух юм бол чадна гэж хэлж чадна. Нууц нь бидэнд байгаа юм биш. Бид өөрсдөө мундаг хүчтэй учраас биш. Харин бид бас эдэнтэй адилхан залбирал дотор Бурхны үгтэй ойрхон байх юм бол Coram Deo буюу Бурхны өмнө амьдарч тэгээ бид үргэлж ad fontes буюу үргэлж Библи рүү үргэлж тэр анхны хайр итгэл рүүгээ эргэх үед бид ч гэсэн энэ гайхалтай итгэлийг амьдралаар амьдрч чадна гэдэгт итгэж байна. Тэгээд энэ reformation хийсэн одоо бааtruуд нь үргэлж хийсэн зүйл маань нэг удаа реформ буюу тэ энэ хувьсгал хийсэн одоо хувьсан шинчлэгдэж сэргсэн чуулган гэдэг бол дахин хувьсаж шинчиж сэргэх ёстой гэдэг үгийг хэлсэн. Тэгвэл Монгол чуулган дахин сэргэх ёстой, дахин шинчлэгдэх ёстой, дахин анхныхаа хайр, анхныхаа үйлс Бурхны үг рүү тэр origin буюу тэр анхныхаа бүх зүйл рүү бид нар ирэх ёстой юм а гэдгийг одоо энэ гайхалтай аяллаар дамжуулан суралцлаа.
Европын Христ итгэлийн чуулганы гайхалтай түүхээс яахын аргагүй одоо анхаарлыг маш ихээр татдаг нэгэн зүйл бол Moravian хөдөлгөөн байгаа. Тэгэхээр Йохан Хусын одоо үр удам итгэлийн бааtruуд итгэлээ сахин за тухайн үеийн католик шашинтны эсрэг одоо итгэлээрээ тэмцэж байсан. За тэгээд тэд нэр одоо ой модоор явж нуугдаж тийм ээ амьдарч ирсэн байна. Тэгэхээр Яносын удмынхан Германы одоо нэгэн хэсэгт очиж нэгэн ойд нуугдаж амьдарч ирсэн. Тэр газрын нэр бол Хайрнууд гэж нэрлэдэг газар байна. Одоо ч гэсэн энэ Хайрнууд гэдэг тосгон бол байгаа. Тэгэхээр энэ Хайрнууд гэдэг тосгон дээр очих үед үнэхээр гайхалтай түүхийг олж харсан. За эхлээд энэ Хайрнууд гэдэг үгийн утгыг харах юм бол хайр гэдэг нь эзэн гэсэн утгатай. За нот гэдэг нь утгатай хамгаалах, хангах гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл эзэн хамгаалдаг, эзэн хангадаг гэсэн утга энд байна. Тэгэхээр яг энд хүмүүс амьдарч эхлэх үед эндээс яг Moravian хөдөлгөөн анх бий болсон. За мэдээж Moravianчуудын тухай ярих юм бол бид нэр одоо Zinzendorf хэмээх одоо агуу итгэлийн баатрын тухай ярих ёстой. Тэгэхээр Zinzendorf-ын удирдсан одоо эдгээр хүмүүс маань Moravianчууд итгэлийн баатрууд анх одоо бий болсон байгаа. За тэгээд тэдний хамгийн гайхалтай нэгэн түүх юу гэхээр залбирлын түүх байгаа. Тэгээ яг өнөөдөр шигшин хайрнуудад очих юм бол тэдний залбирж ирсэн залбирлын цамхаг гэж байгаа. Маш жирийн одоо эгэл жирийн нэг модоор хийчихсэн тийм цамхаг байгаа. Тэр энд 1727 оноос ахуулаад за бүтэн 100 жилийн туршид тасралтгүйгээр 24 цагийн туршид за бүтэн жилийн туршид тасралтгүйгээр хүмүүс зуучлан залбирч эхэлсэн. Тэгэхээр энэ залбирлын одоо үр дүнд Moravian хөдөлгөөн бий болж Moravianчууд 1930 оны хүртэл нийт 3000 гаруй одоо илгээлтийн эцдийг одоо газар сайгүй илгээж чадсан. За мэдээж Moravian одоо хөдөлгөөнөөс илгээгдсэн хүмүүс тухайн үед бол Монголын газар нутагт хүртэл одоо сайн мэдээг тунхаглаж байсан байгаа. За ийхүү одоо өнөөдөр Хайрнууд гэдэг энэ одоо Германы нэгэн одоо жижигхэн тосгонд очих юм бол одоо хоёр зүйлээр алдартай байдаг. За эхнийх нь юу гэхээр одоо Zinzendorf-ын санаачилснаар өдөр бүрийн одоо үг гэдэг зүйлийг одоо чимээгүй цаг одоо бидний хар бол тэр зүйлийг анх бий болгож ирсэн байна. Тэгэхээр Библиэс 1800 ишлэлийг одоо онцгойлж аваад тэгээд ухаан ишлэлээ одоо ингээд мэдээ цаасан дээр бичиж боогоод нэгэн саунд хийдэг. За тэндээс өдөр болгон нэг ишлэлийг нь одоо ингэж суулж авдаг. За ингээд тухайн үеийн одоо өдрийн ишлэлийг бол айл болгоноор явуулж энэ өдрийн ишлэл хэмээн тарааж түүнийг уншиж чимээгүй цаг хийж мөн Бурханаас авсан үг баялаг хоорондоо хуваалцж эхэлсэн байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн хайрнуудаас гарч байгаа энэ чимээгүй цаг Бурханы үгийн одоо номууд маш олон газар бол одоо хэлээр орчуулагдсан байдаг. 60 хэлээр орчуулагдаж дэлхийн 100 гаруй орнуудад өнөөдөр ч гэсэн тарддаг юм байна. Тэгээ Герман даяар одоо энэ чимээгүй цаг бол маш их алдартай гэдэг тухай сонссон. За тэгэхээр чимээгүй цаг маань ийхүү Zinzendorf одоо Moravianчудаас гаралтай гэдгийг харж байна. За дараагийн нэг зүйл маань одоо энэ хайрнуудын од гэж одоо Крисмсийн одоо одыг хийж эхэлсэн. Тэгэхээр тухайн үед энэ газар бол нэг илгээлтийн эцсийн хүүхдүүд амьдарч байгаа. Тэд ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй байсан учраас энэ одыг хийгээд тэр одоор ингээд одоо fundraising хийж байсан. Тэгээд өнөөдөр ч гэсэн энэ хайрнуудын одыг хийдэг маш том одоо тэр компани тэнцээ байдаг, маш олон хүмүүс ажилладаг. За тэгээд Германд төдөг Европод Крисмс болох үед яг энэ хайрнуудын одыг одоор бол одоо Крисмсийн чимэглэлийг хийдэг юм уламжлалтай. Тэгэхээр Zinzendorf-ын Moravian хөдөлгөөний одоо нэг чухал зүйл маань юу гэсэн бэ гэхээр тэд Христ итгэл гэдэг бол зүгээр нэг сүм дотор яригддаг зүйл биш юм аа. Бид одоо итгэлээрээ амьдрах ёстой, хичээнгүйлэн амьдрах ёстой гэж. За тэнд хүмүүст Библи захаас гадна хэрхэн ажиллах, хэрхэн амьдрахыг заасан. Тэгээд ялангуяа тэдний илгээсэн илгээлтийн эцэд бол хаа явсан газраа амжилттай явсны нууц нь юу гэхээр тэд нэр tent maker буюу өөрсдөө тэд нэр бизнесээ хийж, ажиллаж, хөдөлмөрлөж тэд нэр тариачин хүнтэй хамт тариа тарьж, малчин хүнтэй хамт мал маллаж, зарим нь хүртэл өөрсдөө боол болгож, боолуудтай хамт ажиллаад сайн мэдээ тарааж исэн гэсэн энэ гайхалтай түүх байдаг. Тэгэхээр Moravianчудаас өнөөдөр монголчууд бид нар үнэхээр сурах ёстой зүйл бол энэ илгээлт юм аа. Яахын аргагүй энэ илгээлтийн төлөө гайхалтайгаар одоо бурханд ашиглагдсан ийм одоо агуу бурхны хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар
Илгээлтийн одоо илгээлтийн эцэг бол одоо Вильям Керри гэдгээс мэдж байгаа тийм. Тэгэхээр Вильям Керригээс 61 жилийн өмнө инхүү Моровиачууд бол илгээлтийг хийж эхэлсэн. Тэгээ Вильям Керри өөрөө тийм ээ Моровийн илгээлтийн эздээс маш их одоо ивэлийг авч зүсгэлдээ тэр дуудлагыг авч ирсэн гэсэн тэр гайхалтай гэрчил байдаг. Тэр Вильям Керри бурхны хийх агуу зүйлийг одоо хүсцгээе. Бурхны хийх тэр агуу зүйлсэд оролцсон. Түүнийг бас одоо үлдъя гэсэн тэр үгийг бидэнд хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр монголч болгон бид яг л моровианчуудтай адилхан одоо илгээлтэнд явдаг, илгээлтэнд л үйлчилдэг ийм одоо хүмүүс одоо байхыг дахин нэгэн одоо сануулгыг авсан байгаа. Тэгээ Зинзендорф номлол хийх болгондоо итгэгч нартай тэгдэгсэн. Та нар бол сүмийг чимгэлдэг чимэглэл юм аа. Тухайн үед католикийн сүм бол маш олон тийм чимэглэлүүдтэй байсан. Гэтэл Зинзендорфын хувьд бол үгүй. Та нар бол чуулганы гоёл чимэглэл юм аа. Та нар бол эрдэнэ юм аа. Та нар бол итгэлийн үр юм аа гэж үргэлж тунхагладаг байсан. Зинзендорфын одоо номлодог байсан цуглаанд очих үед маш энгийн илүү дутуу чимэглэл байхгүй. Одоо тэгээд энэ чуулганы нэг онцлог нь маш их магтан дуулдаг байсан. Маш их дуунуудыг дуулдаг, магтаалын одоо оршихуй болон сургаалын тэр үгийн одоо цаг тэр одоо залбирлын халуун цагийг үргэлж одоо цуглах болгондоо бий болгодог. Эсний өмнө гэхээр халуунаар магтдаг ийм одоо чуулган байжээ. Тэгэхээр Зинзендорфын түүх болон энэ Моровиан одоо хөдөлгөөний түүх бол үнэхээр сэтгэлд маш их хоногссон, олон зүйлийг сургасан гайхалтай цаг байлаа. Германы нэгэн жижиг хот болох Виттенбургийн сүмдэр сүмийн хаалган дээр бид очиж харах юм бол түүхэнд Мартин Лютер тэр хаалган дээр католик шашны эсрэг 95 зүйлийг гаргаж тавьж исэн. Яг тэр хаалган дээр очих юм бол хаалганы дээр нэгэн зураг байдаг. За голд нь Есүс Христийн загалмай. Нэг талд нь болохоор Мартин Лютер. За ер нь Мартин Лютерийн бүх зураг хөшөөнүүдийг харах юм бол дандаа гартаа Библийг барьсан зогсож байгаа. Тэр гартаа Бурхны үгийг Библийг барьсан байдаг. За харин Мартин Лютерийн нөгөө талд нь болох тэр түүний сайн хамтрагчийн нэг болох Меллингтон байгаа. За түүний хувьд гартаа бол яг Христ итгэлийн яг зөв одоо доктрин буюу тэр одоо Христ итгэлийн одоо номлолуудыг Христ итгэлийн гол одоо бид үндсэн суурь одоо сургаалуудыг барьсан байгаа. Тэгэхээр энэ зүйл зураг за энэ үйл явд бидэнд юу харуулж байгаа гэхээр маш гайхалтай баланс байгаа гэдгийг харуулж байгаа. Нэг талаас бол мэдээж Мартин Лютер болон бүх одоо реформашн буюу шашны хувьсгалыг хийж ирсэн удирдагч нар маань sola scriptura буюу зөвхөн Бурхны үг гэж тунхаглаж байсан. Тэр Бурхны үгийг маш хүчтэйгээр галз өгтөгөөр тунхаглаж байсан. Нөгөө талд нь бол тэднэрт маш одоо сайн одоо тэр одоо сургаалын тайлбар одоо теолог итгэл үнэмшлийнхэн суурь нь бол бат байсан юм аа. Тэгэхээр орчин цаг үед одоо бидний хувьд бол бидний хамгийн том дайсан бол энэ гаж бур урсгалынхан баг. Гаж бур урсгал бол өнөөдөр Бурхны үгийг говьуулж тэр яг цэвэр итгэлийн тэр үндснээс холтсон байна. Өнөөдөр монголч болгон бид нар хоёр зүйлэн дээр Бурхны үгэн дээр за нөгөө талд нь бид нар бол сайн теологийн суурь буюу сайн одоо тэр номлол тайлбарын суурин дээр бид нар баттай зогсох ёстой гэдгийг бид нар харнаа. Мартин Лютерийн амьдралаас бид нар нэг зүйлийг одоо суралцах ёстой. Түүнд маш сайн хамтрагч нар байсан. Мэдээж тэр ганцаараа энэ бүх хувьсгалыг хийгээв. Түүнд олон сайн хамтрагч нар байсан гэдгийг харуулж өгдөг. Түүний гайхалтай хамтрагчийн нэг бол яахан аргагүй түүний эхнэр байгаа. Катрина бол үнэхээр гайхалтай итгэлийн эмэгтэй байсан. Тэгээ бид нар одоо Мартин Лютерийн амьдарч ирсэн одоо тэр гэр мүзэд гэрт нь очих юм бол яг тэрийн гадаа болохоор Катринагийн хөшөө байдаг. Тэгээд маш тэр хөшөөг бид нар харах юм бол энэ эмэгтэй яг тэр дайчин дүр төрхийг шингээж өгсөн байдаг. Тэр үнэхээр одоо нөхрийнхөө төлөө нөгөө талаас нөхөртөөгөө хамт гайхалтай үйлчлэг хийж ирсэн. Тийм учраас одоо Мартин Лютер хэлсэн байдаг би одоо
Италийн гайхалтай хот болох Венецийг, Францыг тэр чигээр нь өгсөн ч одоо би эхнэрээр солихгүй гэж хэлжсэн болол түүний эхнэр нэг удаа Лютерийг өвдөх үед нь би дэлхийн төлөө одоо таныг эдгэнэ гэж нөхрийгөө бас эдгэж исэн, сэргэн босгож исэн. Эд хамтдаа гайхалтайгаар үйлчлсэн гэдгийг бол түүх бидэнд хэлдэг. За Кальвины тухай бол бас одоо Кальвины эхнэр бол маш гайхалтай хамтрагч байсан. Кальвин эхнэрээ алдах үедээ би насан туршийнхаа хамтрагчийг алдлаа гэж маш ихээр одоо харсаж байсан тухай түүх байна. Тэгэхээр энэ одоо шашны алдартай удирдагч нар маань бурхны гайхамшигтай хүмүүс маань үнэхээр бурханлаг сайн эхнэрүүд тэдийг босгон байгуулж ирсэн. Нөгөө талаас тэд нар сайн хамтрагч нартай байсан. Тэм учраас тэд нар аливаа үйлчлэлээр баланстай бас одоо доктортой сайн үйлчлэн явж исэн гэдгийг энэ түүх бидэнд сануулж өгч байна. Өнөөгийн Европын чуулганы нөхцөл байдал ямар байна вэ? Нэгэн цагт үнэхээр гайхалтай сэргэлт болж ирсэн газар өнөөдөр итгэлийн хувьд доройтсон, унсан, зүгээр л түүхийн одоо музей шиг болсон гэдэг нь үнэн юм аа. Чехийн чуулгануудаар бид нар явж явах үед өнөөдөр Чехийн 2% нь Христ итгэгч нар, 10% нь католик. За үлдсэн нь бол шашингүй үзэлтэй. Европын хувьд бол хамгийн их одоо итгэлээс холдсон газрын нэг. За мэдээж бусад газрууд ч гэсэн болол одоо итгэлээс маш их холдсон байдаг. Тэгээ бид нар Англид очих үед өнөө эртний алдартай одоо чуулганууд те маш гайхамшигтай гоё одоо сүмүүд музей болсон, эсвэл бар, ресторан болсон. За тэр үедхий л одоо моск болсон байгааг харахтаа үнэхээр сэтгэл болол маш их одоо өвдөж байна. Тэгэхээр өнөөдөр сүм чуулгануудыг харах юм бол Европод залуучууд ерөөсөө байхгүй. За маш их цөөхөн хүнтэй ийм л одоо үнэн байдалтай нөхцөл байдалтай болсон байна. Тэгэхээр сайн мэдээ анх одоо Иерусалимаас гараад Ромд очисон. Мэдээж Паул болон анхны үеийн дагалдагчдын хувьд Ромыг болоод тухайн үед дэлхийн төгсгөл гэж үзэж исэн учраас бид нар ертөнцийн одоо хязгаарт хүрчтэй төгсгөлд хүрж сайн мэдээг тараана гэж Ромд очихыг үнэхээр хүсэж исэн. Мэдээж Ромд бол сайн мэдээ хүрсэн, гайхамшиг бий болсон гэдгийг мэдж байгаа. Гэхдээ Ромд очисон одоо сайн мэдээ маань улс төр болсон. Тэгээ Ромын хаанаас ахуулаад бүхэл хүмүүс нь одоо хүчээр одоо Христ итгэлийг одоо авч хүлээн авчтай. За эцэстээ энэ бол Ромд очиод улс төр болсон, шашин болсон, католик шашин болсон. Шашин улс төр эрх мэдэл холилдож бол ялзрал бий болсон учраас үүний үр дүнд үүнийг эсэргүүцэж Европт бол одоо реформашн буюу шашны хувьсгал болсон гэдгийг бид нар сайн мэдж байгаа. За ийхүү сайн мэдээ Европод анх очих үедээ Европод бол хувьсгалыг авчирсан. Мартин Лютерээс ахуулан за тэгээд мэдээж Швейцарт бол одоо Кальвин, одоо Звингли гэдэг одоо олон гайхалтай одоо номлогч нар гарч ирж тэд нар бол католикийн шашныг эсрэг одоо тэр хувьсгалыг хийсэн протестант одоо урсгал хөдөлгөөнийг бий болгосон байгаа. Гэхдээ Европт очисон сайн мэдээ маань цаг хугацаа өнгөрөх үед түүх болон урлаг болон өнөөдөр үлдсэн. Өнөөдөр Европод Христ итгэлийг шингээсэн маш олон түүх дурсгалын газар, музей, байшин барилга, хөшөө дурсгалууд маш олон байдаг. За тэгвэл сайн мэдээ цаашлаад Европоос одоо Англиас ялангуяа Америк руу явсан. Пюритан буюу тухайн үеийн итгэлийн хүмүүс маань хавжигдах үедээ тэд нар шинэ газар нутагт очино гэж явсан. Тэд нар Атлантын далайг хатлах үедээ Улаан тэнгисийг хаталсан одоо эзний хүмүүсийг санаж шинэ газар нутаг сүү балаар бэлгсэн Канаан нутгийг бурхан өгөх болно гэж Америк төвд очиж одоо итгэлээ эхлүүлж ирсэн. Энэ гайхамшигтай эхлэл бол байгаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд бас л Америкт очисон сайн мэдээ маань бизнес болон өөрчлөгдсөн гэдгийг бид нар бүгдээр харж байгаа. За тэгвэл сайн мэдээ энэхүү одоо цаг хугацааг туулан тэнгис далайг хатлан явсаар Монголд ирсэн. За тэгвэл өнөөдөр Монголд ирсэн сайн мэдээ маань одоо хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа юм бэ?
сайн мэдээ тийм ээ Христ итгэл өнөөдөр монголчууд бидний хувьд яг одоо ямар вэ гэдгийг бид нар асуух цаг нь болсон байна. Өнөөдөр Христ итгэл Монголд ирээд одоо хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ гэж. Тэгэхээр дэлхийн ертөнц маш ихээр одоо хурдстайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Хэдийгээр одоо соёл иргэншил бүх зүйл хурдан өөрчлөгдөвч сайн мэдээ бол өөрчлөгдөшгүй. Тэр үнэн гэдгийг бид нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Тэгэхээр монгол чуулганы онцлог чухам ямар вэ гэдгийг бид нар бодох цаг ирсэн байна. Тэгэхээр мэдээж монголчуудын одоо ахуй соёлд нийцсэн те монгол чуулган ямар байх ёстой вэ? Мэдээж монгол чуулган байгуулагдахгүйдээ бид нар сайн мэдээг Европоос, Америкаас, Солонгосоос ирсэн учраас бид нар энэ гадны чуулгануудын нөлөөлөл одоо те соёлын болон бусад янз бүрийн одоо нөлөөнүүд бид нар байдаг. За энэ нөлөөлөл мэдээ сайн нөлөө байхаас гадна одоо тааруухан те одоо монгол чуулган сурхааргүй тэр зүйлүүд байгаа гэдээ бид нар бодох хэрэгтэй. Мэдээж бид нар солонгос чуулганаас маш олон зүйлийг сурах хэрэгтэй. Гэхдээ бид нар сурахгүй зүйл маш олон байна. Европ чуулган, Америкийн чуулган ч гэсэн бас ялгаагүй. Тэгэхээр гурван зүйлийг би бодсон. Нэгдүгээрт нь мэдээж монгол чуулганы яг хувьд бол монгол гэдэг ахуй соёл дотроо нийцсэн яг тэр монгол чуулганы одоо ДНХ буюу те монгол чуулганы тэр дархлаа онцлогийг бид нэр хадгалж яг энэ монгол нүүдэлчдийн соёлд байгаа монгол чуулганыг өнөөдөр би дэлхийд давсанд гаргаж ирж өнөөдөр дэлхийн чуулганууд монгол чуулганаас одоо суралцах те монгол чуулганыг харах тэр цаг үе бол яхаарахгүй ирсэн байна. Хоёрдугаар зүйл маань монгол чуулганы хувьд хадгалах ёстой зүйл маань одоо синсеро буюу холцгүй цэвэр тунгалаг гэж. Тэр Үлс номыг судалж явах үед тийм ээ Үлсийн анхны чуулганыг нэгэн хүн дүгнэж хэлэхдээ синсеро гэдэг үгээр хэлсэн. Тухайн үеийн одоо Италичууд бол нөгөө мебель хийхдээ бол маш сайн штэ. Тэгэхээр тухайн үед Италичууд тэр модон идэл хийхдээ ямар ч одоо холц төмөр хадаас ороогүй маш сайн хийсэн тэр одоо модон идэлтээр синсеро гэдэг тамгыг дарддаг байсан. Энэ болох тэр холцгүй цэвэр тунгалаг гэсэн утгатай. Тэгэхээр анхны чуулган бол Иерусалимийн чуулган бол синсеро буюу холцгүй цэвэр тунгалаг чуулган байсан гэж. Тэгэхээр бид нар одоо анхны чуулган буюу Иерусалимийн чуулган шиг монгол чуулган ч гэсэн яг энэ одоо холцгүй цэвэр тунгалаг байдлаа бид нар хадгалан хамгаалan авч явна гэдэг бол бидний хувьд маш чухал юм болов. Дараагийн 3 дахь зүйл маань одоо монгол чуулганы энэ халуун байдал. Тэгэхээр энэ монгол чуулганд байгаа энэ passion буюу яг энэ халуун хайр, гал халуун итгэл, гал халуун залбирал, магтаал энэ халуун байдал, энэ хүсэл эрмэлзлэл те одоо сайн мэдээнд өлссөн одоо энэ байдал энэ бүх зүйлийг бид нь хадгална гэдэг бол маш чухал. Өнөөдөр Европын чуулганууд одоо барууны чуулгануудыг харах юм бол яг энэ халуун байдлаа алдчихсан те. Тэд нар анхны хайраа мартчихсан энэ нөхцөл байдлыг харахтаа бид нар эндээс бол суралцах ёстой болов гэсэн тэр зүйлийг ярьж байна. За тэгээ энэний дээр мэдээж нэг зүйлийг нэм гэж хэлэх юм бол монгол чуулганд өгөгдсөн хувь тавилан гэж байгаа. Монголчууд бидэнд өгөгдсөн одоо бурхан дотор өгөгдсөн хувь тавилан. Энэ бол мэдээж илгээлт. Монгол чуулган бол яхаа аргагүй missional church буюу илгээлтийн чуулган байх учиртай. Бид нар яг Моровианчуудтай адилхан өнөөдөр дэлхийд даяар тарж сайн мэдээг тарах илгээлтийн чуулган байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр энд Европод за мэдээж одоо Англид, Америкт за мөн Солонгост ч гэсэн чуулганууд маш их өөрчлөгдөж байна. Энэ хувьсэл өөрчлөлт дотроос бид нар маш нарийн бодож юуг нь сурах уу, юуг нь сурахгүй байх уу, бас эдний алдсан халдаанаас бид нэр одоо юуг нь давтахгүй байх уу те энэ болгоныг тунгааж харах цаг ирсэн байна. Тэгэхээр бурхан монгол чуулганыг одоо дэлхийн давцанд, дэлхийн түүхэнд энэ эцсийн цаг үед агуугаар ашиглана гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн аялалд миний сэтгэлд нэг хүрсэн зүйл, маш ихээр хүрсэн зүйл юу гэхээр дагалдагч бэлтгэх бас нөгөө талаас илгээлт гэдэг маань ямар чухал юм бэ? Үндэстнийг түүхийг өөрчилдөг ямар гайхамшигтай бас хүч вэ гэдгийг
харсан байгаа. Тэгэхээр бид нар Европт ирэхдээ одоо Истанбулаар дайраад ирсэн. Тэгэхээр Истанбул хот бол анх Константинополь гэдэг нэртэй байсан байна. Энэ бол одоо Христ итгэгчдийн өлгийн нутаг байсан. Маш олон христэн чуулганууд мэдээж тэнд бол байсан. Тэгэхээр Константинополь хот байгуулагдах үедээ тэд 3 давхар маш том одоо цайз хэрмийг барьсан. Тэгээд энэ одоо хэрмээр маш их бахархдаг байсан. Яг гэвэл 1000 жил тийм ээ түүхэнд 1000 жил одоо энэ цайз хэрмийг хинч нурааж хинч бол одоо эзэлж авч чадаагүй. За харин 1453 онд энэ хэрэм бол нурсан. Тэгэхээр Урбан гэдэг нэртэй хүн бол одоо тухайн үед их бог анх одоо бий болгож зохион бүтээсэн гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ бол бас Христ итгэгч хүн байсан. Гэтэл тэр тухайн үеийн одоо чуулганаас одоо итгэгчдээс маш их шарх авсан учраас өөрийнхөө бүтээсэн тэр одоо их бог одоо туркуудад те одоо османуудад өгч за тэд түүний хийсэн зэвсгээр нөгөө нуршгүй 1000 жил одоо нураагүй тэр хэрмийг нь бол нураач чадсан байдаг. Ингээд 1453 оны хувьд бол Христ итгэгчдийн хувьд бол ялагдал байсан. Харин туркчүүдийн хувьд бол ялалт байсан. Тэгээд тэд өнөөдөр Христ итгэгчдийн тэр гайхалтай сүмүүдийг моск болгон өөрчилсөн бид нар харж байгаа. Тэгэхээр Мухаммедийн дагалдагч те араб дагалдагчид нь дотроос хэн Константинополийг эзлэх вэ гэж үргэлж тэд нар ярьдаг байсан. За тэдэд дундаас Аюб султан 7-р зуунд те тэр одоо Константинополийг авах гэж ирсэн боловч тэр чадаагүй тэндээ үхсэн. Харин хожим нь бол турк дагалдагчид нь буюу тийм ээ одоо туркчууд тэр газрыг одоо эзлэж аваад таяг нь Аюб султаны одоо булшин дээр анхны одоо москийг барьсан байдаг. Анхны москийг. Өнөөдөр Истанбул хот бол дэлхийн хамгийн одоо их москтой тийм одоо хот байгаа. Маш их моск одоо барьсан тийм. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн энэ Аюб султаны одоо булшин дээр ирээд хүмүүс түүний булшинд хандаж мөрөгдөг. Тэгээд одоо исламын шашин дэлхийд даяар тарахыг бас хүсдэг. Туркчууд өнөөдөр маш их одоо мишн хийж байгаа тийм. Бид нар Алматид очиж үзлээ. За Казахстан, Кыргызстан, тэгээд Узбекистанд очиход тийм маш олон гой москуудыг, том москуудыг дандаа Туркээс одоо хөрөнгө оруулалт хийж барьсан. Тэгээд өнөөдөр Монголд ч гэсэн бас тэд нэр моск одоо барьж байгаа. Тэгээд туркчууд бол маш их одоо мишнэрийг хийж байгаа гэдгийг бид нар бол харсан байна. За нөгөө талаас мэдээж өнөөдөр Монгол хэлгээлтийн эзэд маань туркуудын төлөө бол үйлчилж байна. Тэгэхээр бид нар Монголоос за одоо Төв Аз, Турк хүртэл үнэхээр сайн мэдээ таран түүхийн төлөө бид нар залбирах хэрэгтэй. Нэг хэсэг болохоор Back to the Jerusalem буюу Иерусалимийн төлөө гээд одоо ирэх гээд залбирлын хөдөлгөөнүүд, илгээлтийн хөдөлгөөнүүд их явсан бол эхлээд Турк руу явах хэрэгтэй юм. Back to the Turkey буюу эхлээд Турк одоо тийм ээ тэмдэг исламын шин сайн мэдээ таран төгжд улмаар Иерусалим руу очих учиртай гэдгийг бид нар харах хэрэгтэй. Тэгээ Туркийн төлөө үнэхээр залбирах нь маш чухал байгаа. Монголчууд бидний хувьд ч гэсэн гайхалтай нэг түүх байгаа. Тэгэхээр энэ удаа Истанбулд очихдоо Монголын одоо хатан хааны сүмд одоо айлчилж очсон нөхөр онцгой байсан. Тэгэхээр Истанбул хотод бол за тухайн цаг үед бол тийм ээ Монголын хаадууд одоо Константинополд очиж исэн хүлээгүй одоо хааны хүү Абукан хаанд бол одоо нутгийн одоо эмэгтэйг хатан болгож өгсөн. За энэ хатан болох дээр Монголд одоо мэдээж амьдэрсэн тийм. Энэ хатан их алдартай, юугаар алдартай байсан бэ гэхээр тэр маш их өнчин ядуусыг инэрдэг. Хүмүүст маш их одоо инэрэнгүй сэтгэлтэй тийм гайхалтай хатан байсан гэдгээр их онцгой байдаг. За ингээд олон жилийн дараа энэ хатан маань одоо Константинополд дахиж эргэж ирээд одоо тэнд одоо өөрийнх нь амьдсан газар бол одоо сүм болж тэр сүмд маш их залбирдаг байсан гэж. Тэр одоо ч гэсэн Истанбулд энэ сүм байгаа. Тэгээ сард нэг удаа энд одоо хүмүүс ирээд залбирдаг нэг юм одоо сүм байгаа. Тэгэхээр магадгүй дараа Истанбулаар дайрахтаа та бүхэн ч гэсэн очоорой. Тэгэхээр монголчууд түүхэн нэг цаг үед одоо исламын шашинтай бүх улс гүрнүүдэд цагаа цаашаа одоо Константинополь, Иерусалим хүртэл явж исэн шүү дээ. Тэгвэл өнөөдөр бид одоо энэ түүхийг үргэлжлүүлэн одоо бид илт сэлмээр биш. Харин эзний үгээр сайн мэдээгээр энэ газар нутгуудаар явж хаанчлалын сайн мэдээ түгэх
тэр цаг ирсэн байна. Тэгэхээр дагалдагчийн хүч гэдэг ямар агуу юм бэ? Нэг дагалдагчтай, нэгэн дагалдагчийн одоо хүч гэж. Тэгэхээр монголч болгон өнөөдөр дагалдагч бэлтгэх болон илгээлтэн дээр бид анхаарах үед бид ч гэсэн дахин гайхамшигтай одоо түүхийг бурхантай хамт бичиж чадна гэдэгт итгэж байна. За өнөөгийн Европын чуулганы нэг том асуудал бол залуучууд, залуу үе тий хүүхэд залуучууд маань өнөөдөр чуулганаас нэгэн үеэрээ одоо тасарсан байна. Бүхэл бүтэн нэгэн үе чуулганаас тасарсан. Чуулган дандаа одоо эмээ өвгөнөр настайчууд их олон байдаг. Тэгэхээр Европын чуулганууд санаа зовж байгаа зүйл маань бид нар дараа үеэ бид нар алдаж байна гэсэн энэ том эмгэнэл байгаа юм. Тэгэхээр өнөөдөр монгол чуулган бидний хувьд одоо дараа үеэ харна гэдэг маань тий итгэлээ дараа үедээ өвлүүлнэ гэдэг маань ямар чухал вэ гэдгийг бид нар дахин харах хэрэгтэй юм аа. Тэгэхээр Туркийн чуулганууд маш их илгээлт хийж байгаа тухай би түрүүн ярианда дурдсан. Тэгээд тэдний хийдэг нэгэн чухал илгээлт бол боловсролын салбар байна. Боловсролын салбарт маш их одоо исламчууд хөрөнгө оруулалтыг хийж байна. Одоо тухайн газрын хамгийн шилдэг элит одоо ухаалаг чадвартай хүмүүс одоо хөрөнгө оруулалт хийж тэднийг исламын шашинд уруулах, улмаар тэднэр дамжуулан тэдний одоо улс орон газар нутагт нь одоо мишн ажиллагаагаа хийх ийм одоо хараа тэ стратеги ихээр байдгаа. Тэгэхээр хойч үе босгон байгуулна гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийг бид нар эндээс харах хэрэгтэй болов. Тэгээ бид нэг Германд явж явах үед Германы түүхийн музейгээр одоо орж утсан ялангуяа дэлхийн 2 дугаар дайны үед тэр Гитлерт нөлөөсөн хоёр одоо гүн ухаантан философчин одоо байсан гэдэг тухай сонссон. За нэг нь болох дээр бол мэдээж Ницше байгаа. Ницше болох дээр бурхан үгсэн гэж хэлсэн. Тэгэхээр бурхан байхгүй учраас бурхан үгсэн учраас одоо Гитлер болон нацистууд те бурханаас айх, айдас, имэх зүйл байхгүйгээр аимшигтай зүйлийг хийсэн гэж үздэг. За дараагийнх нь нэг зүйл нь юу гэхээр нэгэн одоо философи юу байсан бэ гэхээр дараа үеийг одоо байлдан дагуулах гэсэн энэ философи байсан. Энэ болох дээр за эцэг эхчүүд бол зөвхөн хүүхдүүдэд төрүүлсэн. За тэдний хувьд бол хооллож хувцлахад болно. Харин тэдний хүн болгох ажлыг бол сургууль хийх ёстой гэж одоо номлож тунхаглаж эхэлсэн. За ингээд энэ үеэс бол одоо Германы сургуулийн багш нарын 90% нь нацистууд байсан. Ингээд сургуульд хүүхдүүдийг багаас нь одоо brain wash буюу те нацистийн үзлэр сурган хүмүүжүүлж эхэлснээр одоо энэ одоо аимшигтай түүхэн үйл явдал болсон гэдгийг бол сануулсан байгаа. Тэгэхээр хойч үе босгон байгуулна гэдэг ямар чухал юм бэ? Швейцарын алдартай одоо шашны одоо сэргээгч одоо хувьсгалыг хийсэн хүний нэг бол яхаа аргагүй Кальвин байгаа. Кальвин. За бид нар Женевт явж явах үед Женев одоо Кальвин бол Женеваг бурхны хот болгоё гэж үнэхээр хүсэж ирсэн. Тэр гайхамшигтайгаар үнэхээр номлол хийж ирсэн. За Кальвины хийсэн нэгэн гайхалтай үйлчлэл юу гэхээр Женевийн одоо академиг бий болгосон. Тэгэхээр энэ Женевийн академид тэр маш дараа үеийн номлогчдыг бэлдээ, илгээлтийн эздийг бэлдээ, бурханлаг хүмүүсийг бэлдээ гэж дараа үеэ сургаж босгон байгуулж ирсэн. Энд гайхалтай үйлчлэлийг бол хийж ирсэн байгаа. Харамсалтай нь одоо энэ одоо Женевийн академи бол мэдээж одоо бол байдаг. Харин энд бол ямар нэгэн одоо христчин библийн сургууль ч юм уу, христийн сургууль биш одоо энэ жирийн зөвхөн хүмүүс хүүхдүүдэд ялангуяа хичээл заадаг ийм одоо сургууль хийвэрэ үлдсэн байгаа. Тэгэхээр бид нар дараа үеэ босгон байгуулна гэдэг нь ямар чухал юм бэ гэдгийг энэ түүх за өнөөдрийн орчин цаг үеийн Европын чуулганы нөхцөл байдал бидэнд анхааруулan одоо сануулж байгаа юм аа. Герман онцгойлон Мартин Лютерийн энэ газар ирлээ хийсэн юм үнэхээр гайхалтай сэргэлт болсон юм газар Монгол чуулганд бас бид сэргэлтийн төлөө эзэн манай гэр бүлийг бид бүхнийг та хэрэглэн ашиглаарай. Гайхамшигтай сэргэлт Монгол чуулган болон Монгол чуулганы дамжуулан дэлхийд даяар бий болох тухай Мартин Лютерийн тэр өвгийн тусгай ба хүч чадал мөн эзэн ариун сүнсний гал халуун байдлыг зөвшөөрч эзэн таны өгрөө олныг эргүүлэн өдөрдох тусгай хүч чадлыг болгож өгөөрэй. Есүсийн нэрээр залбирая. За Европын ноён оргил Юнфрау дээрээс хайртай ах хоёртойгоо зогсож байна. Тэгээ 1992 оны 5 сард Юрген ах Рита ах хоёртойгоо анх уулзсан. Тэгээд энэ хоёр маань тухайн үед Монголыг зорин ирсэн анхны илгээлтийн эзэдийн нэг байсан. Тэгээ бүр 90 онд Монгол нэгдэхээс өмнө Монголын төлөө залбирч өвөр Монголд
суралцаж өвөр Монголд бас Монголын төлөө хүлээж ирсэн. Тэгээ Монголын өв таалга нэгдэн гут шууд Монголд ирсэн. Тэгээд 92 оны 5 сард энэ хүмүүсээр дамжуулан сайн мэдээг анх сонссон. Чамд зориулсан сайн мэдээгээд тэр номыг надад анх өгж исэн. Тэгээ анх Есүсийн тухай сонсож одоо Христийг хүлээн авч үнэхээр аврагдсан тэр цаг мөч бол үнэхээр Христэд төрсөн гайхалтай цаг байгаа. Тийм учраас одоо миний сүнсний одоо аав ээж гэж хэлэхэд болно. Тэгээд тэр үеэс ахуулаад Христ дотор итгэл дотор өсгөд минь маш их тусалсан. Анхны бас Монгол чуулганы байгуулахад маш тусалсан. Монгол маш хайртай, Монголын төлөө маш олон жил гайхамшигтай үйлчлэг хийсэн ийм хүмүүс байна. Тэгээд хоёр сайхан хүүхдээ Михая, Самуэль гээд хоёр хүү байна. Одоо тэгээд хоёр хүүхэд нь хоёулаа Бурхны төлөө гайхамшигтай ажлыг хийж байна. Том хүү Самуэль нь одоо Швейцарын парламентэд одоо ажиллаж байгаа. Харин дараагийн хүү Михай нь болох төр Хятадд илгээлтийн эзэн болоод бас үргэлжлүүлээд гайхамшигтай ажлыг хийж байна. Тэгээ энэ уулын орой дээрээс үнэхээр Монгол сүмийг бидний босгон байгуулахад тусалсан маш олон илгээлтийн эзэдээ сананд орсож тэдний төлөө үнэхээр дахин талархаж байна. Баярлаа. Хайртай шүү. Баярлаа. За энэ Анабаптистуудыг одоо цөллөгт явуулахаас өмнө хорж байсан шорон байна. Gott sei Gedanke ist gemacht zwischen unseren hohen Wesen, Obrigkeit und uns Landleuten im Emmental und unseren Mithaften. Halleluja! Швейцарын одоо Анабаптистууд итгэлээсээ болж яг л энэ шоронд ингэж зовж тийм ээ хавчигдаж байсан яг энэ түүхэн газар дээр би хөвтөж байна. Тэгээд үнэхээр одоо тэр reformation буюу тий хувьсгал гэдэг бол амархан байгаагүй. Маш олон хүмүүс амиа алдсан. Библийг орчуулснаас болж хүмүүс амиа алдчихсан. Тэгээд сайн мэдээний төлөө хүмүүс амиа алдчихсан. Тий Шотландын нэгэн түүхийг харж үзэх юм бол итгэгчид одоо хавчигдаж амиа алдчихсан тэнд нэгэн пастрын түүх байдаг. Тэгээд одоо эхнэр нь одоо түүнээс одоо гойд ихтэй чи нэг удаа ч гэсэн яг эснийг үгүйсгэж хэлдэ. Тэгэх юм бол чи амьд үлднэ гэж хэлэх үед эхнэртэй тэрээр мөнхийн улсад уулзъя гэж хэлээд итгэлээрээ бацгахсан амиа алдчихсан тийм түүх хүртэл байдаг. Тэгэхээр Библийг орчуулснаас болоод одоо тийм ээ цаазлуулж итгэлийн амьдралаараа зөв амьдралаар амьдрахын тулд тэмцэж байсан энэ олон гайхалтай түүхүүд байгаа. Бид нэр Праг хотын төвд үзэх юм бол Ян Хусын одоо хөшөө байгаа галд одоо түүнийг шатаасан тэр гал донд ч гэсэн зогсож явахдаа тийм ээ тэр үнэхээр баттаа зогсож үннийг үннийг хайрл үннээр амьдр гэж одоо тунхаглаж байсан. Ян Хус шатаж байх үедээ та нар намайг өнөөдөр шатаж чадах боловч 100 жилийн дараа ирэх нэгнийг та нар авч чадахгүй гэж хэлсэн нь Ян Хусаас хойш 102 жилийн дараа Мартин Лютер одоо гарч ирсэн гэдгийг бид нар мэдж байгаа. Английн одоо Wycliffe тийм ээ түрүүн хэлсэн Библийг орчуулснаас болж тэр амиа алдсан. Түүнийг бүр үзен ядахтаа тийм ээ 44 жилийн дараа дахиж булшийг нь ухаад гаргаж ирээд одоо шатаагаад тэгээд үнсийг нь голд цацчихсэн тийм одоо түүх хүртэл байгаа. Тэгэхээр Христийн түүхэнд энэ цаг үедтэй итгэгч нар хавчигдаж байсан итгэлээсээ болж зовж байсан ийм түүхүүд маш олон байна. Тэгээд өнөөдөр ч гэсэн энэ түүх бид итгэлээрээ одоо тууштай үнэнч амьдарч чадах уу? Бид үнний төлөө үнний тал бат зогсож чадах уу гэдэг тэр асуултыг биднээс асууж байна тийм ээ. Тэр яг л энэ шоронгийн өрөөнд
одоо тэд нар магтан дуулаад одоо эзэн даалдрыг үргэжсэн тэр газар байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар энэ газар дээрээс залбирч байна те. Тэгэхээр их эзэн Есүсээ таны өмнө залбирanгуйж байна эзэн минь ээ. Итгэлийн өвөг дээдсэн маань эзэн минь үнэхээр энэ газар дээр хэдийгээр тэд шоронд байсан ч гэсэн таныг магтан дуулж исэн. Тэдний магтаал эзэн танд өргөж байсан. Эзэн минь тэд итгэлээсээ болж амиа алдаж тэд эцсээ хүртэл үнэхээр эзэнд үнэнч байж үнэхээр үхлээс хүртэл айхгүй явсан. Эзэн минь та бидэнд тэр итгэлийг өгөөч. Бид үнэхээр итгэлээрээ бат зогсож бид үнэхээр Паулын хэлсэн шиг сайн тэмцэлээр тэмцэж бид итгэлээс сахиж замаа гүйцэж чадхад эзэн минь та бидэнд туслаач. Ямар ч хавчлагын дунд бат зогсох тэр итгэлийг тэр хүч чадлыг эзэн минь та бидэнд дүүрэн буулгаж өгөөч. Их эзэн минь танд үнэхээр талархаж байна. Таныг хайрлах халуун хайр, таны төлөө гэсэн үнэн сэтгэлийг та бидэнд дүүрэн буулгаж өгөөч. Надад мөнхийн амьтаа аврагч би. 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 Яг энэ газар болоо одоо нэгэн цагт Ана Баптист гэж одоо итгэлээрээ амьдарч байсан итгэлийн баатарууд одоо итгэлээсээ болж шоронд хоригдож байсан, зарим нь амиа хүртэл алдчихсан тэр газар байгаа. Reformation буюу шашны хувьсгал гэдэг бол амархан ирээгүй юм аа. Маш олон хүмүүс итгэлээсээ болж амиа алдсан. Маш олон хүмүүс Библийг орчуулснаасаа болоод, Библийг ярьснаасаа болоод, сайн мэдээ тараснасаа болоод амиа алдчихсан энэ одоо түүхүүд байгаа. Тэгээд өнөөдөр Европын түүхээс Монгол чуулган бид маш олон зүйлийг сурч байна. Тэгээд миний хажууд одоо энэ хоёр ах маань байна. Тэгээд Юрген ах маань бол Монголд 1991 оны үед Монголд анх одоо илгээлтийн эзэн болж, анхны илгээлтийн эзэн болж одоо ирж исэн. За тэгээд одоо манай Юрген ах маань байна. Одоо энэ хүн бас л одоо 90-ад оны эхэнд анх Монгол нэгдэн гут л одоо анх ирж исэн. Өнөөдөр ч гэсэн монголчуудын төлөө маш гайхалтай үйлчлэлийг хийж байгаа. Тэгээд би яг одоо энэ хоёр ахаас Монгол чуулганы одоо төлөө юу гэж хэлэх вэ? Эдгээр яагаад гэвэл Монгол чуулганы түүхийг маш сайн мэдж байгаа. Тэгээд Монгол чуулганы төлөө маш олон зүйлийг хийсэн хүмүүс байгаа. Тэгээд би энэ хоёроос одоо асуумаар байна. Бид нар бас юу гэж хэлэх вэ гэж. So, do you want to say something to the Mongolian church? Maybe you can, think about the early Mongolian church. Yeah. And you want to say something to Mongolian church. So, what I would say, I think, is that I first visited Mongolia in 1990, and at that time I felt such a strong burden to pray that God would raise up strong Mongolian Christians who were confident and understood the Bible very, very well, and didn't need to be dependent, constantly dependent on outsiders for spiritual nourishment. And Paul in his letters, he's constantly writing, "I long to see you mature in Christ." Mm-hmm. And so this over 30 years, more than 30 years now, has been my prayer for Mongolia and Mongolian believers. And I really rejoice when I see so many Mongolian pastors and leaders and ordinary believers who have become mature in Christ. And I really long to see God raise up many, many more people into that level of maturity where they can really stand firm regardless of what comes to them, regardless of whether they are prospering or regardless of whether they are suffering. They can stand strong in Christ. So, yeah. That's my reflection. Yeah, and can you add one more thing is that gospel came to Mongolia, it's been about 30 years, so how do you see our future of Mongolian church? How God would use for the Mongolian church, and then the future of Mongolian church. Maybe your wish, your prayer, maybe. Yeah. I see some very exciting things happening in the Mongolian church. I also see some things that concern me. I think that
the Mongolian church has grown very quickly and expanded very quickly, but I do think that there is a need that God wants to take a lot of people deeper into knowing Him, deeper into experiencing life in the power of His Holy Spirit. For some people that will be hard, and for other people that will be an enormous joy. And so I think, whether the church continues to grow and expand or not, the important thing is that people who know Jesus as their Lord are going deeper and deeper and getting to know God more and more, and living in the daily reality of the power of His Holy Spirit. Wow, thank you. And then now you're in your turn. I think I started to pray for Mongolia back in 1982. Wow. And at that time, I just heard there was no church, no believer, no Bible translation, nothing in Mongolia. And that really touched my heart, and I started to pray for Mongolia, that God would send people to go to Mongolia. And then in 1984, I had the opportunity to go to Inner Mongolia in China to study Mongolian. And there, while studying Mongolian, I got to know my Swiss wife. And then in 1991, we had the opportunity to live in Mongolia. And the beginning was quite hard in a way, but on the other hand, it was such an exciting time to meet people who were open for the gospel and who were hungry to receive the word of God. And they took it just as the word of God. They didn't kind of argue or anything like that. They just took it as the word of God. And they based their life on that. And that really spoke to us a lot. And I think also regarding the future, the Mongolian church really needs to grow further in that direction, that the word of God is really the foundation of everything. And I also feel that holiness in character, purity, needs to be more and more kind of to grow in holiness and character. And that's my prayer request for myself and for the Mongolian church, that people can grow in that. Because if there is a lot of ministry going on without holiness of character, it is worth nothing. And I pray that God will really raise up leaders who are a good example in that, and that other younger people can follow and take them as examples. Yeah, and while we are here in this former prison, where many Anabaptists got imprisoned and many of them got killed, I asked myself, am I willing to sacrifice my life for my Lord Jesus? Am I really willing to do that? Or do I only believe while it's kind of nice and easy? Yeah, that's really the question for myself. I think many also have to ask that themselves. Am I willing to pay the price? За тэгэхээр яг энэ шоронгийн өрөөнд итгэлийн бааtruудмаар ингээд одоо Библийг уншаад Бурхны үгтэй залбиралтай одоо сууж байжээ. Эдгээр шорон боловчтой энд яг илүү их залбирч, илүү Бурхантай ойрхон байсан. Тэгээ эдний өрөө болтой хайрлаа, Бурхны хайрлаа, бусдыг хайрлаа. Тэгээд илүү одоо эсийг магтъя гэсэн. Тэгэхээр үнэхээр шорон дотор ч гэсэн Бурхныг илүүхээр халуунаа хайрлаж, Бурхны үгийг хайрлаж бас илүү их магтан дуулж залбирч ирсэн гэдгийг бид бас энэ түүхээс одоо харж байна. Einen Berg und satzt sich, und seine Jünger traten zu ihm, und er tat seinen Mund auf, lehrte sie und sprach: Selig sind, die da geistlich arm sind, dass das Himmelreich ihr ist. Selig sind, die da Leid tragen, denn sie sollen getröstet werden. Selig sind die Sanftmütigen, denn sie werden das Erdreich besitzen. Selig sind die, da hungern und dürsten nach der Gerechtigkeit.
Европын чуулганы түүх онцгойлон Мартин Лютерийн эхлүүлсэн Reformation буюу шашны хувьсгалын энэ гайхамшигтай үйл явдлаас өнөөдөр орчин цаг үеийн бид суралцах нь энэ цаг үед ч гэсэн бид итгэлээрээ тунхаглацгаая. Sola Scriptura буюу зөвхөн Бурхны үгээр зөвхөн Бурхны үг рүү эргэж зөвхөн Бурхны үгийн хүч чадлаар бид нар хамтдаа амьдарцгаая. Sola Fide буюу зөвхөн итгэлээрээ амьдарцгаая. Ad Fontaine буюу Бурхан руу эргэцгээе. Бурхан руу бид үндэс рүүгээ их рүүгээ тийм ээ яг бидний тэр анхны хайр, анхны итгэл, анхны болгон руугаа бүгдээрээ эргэцгээе. Тэр итгэлээрээ эзэн дотор амьдарцгаая гэдэг энэ итгэлийг зүрхсэтгэлдээ бүгдээрээ өвлүүлэн авцгаая. Coram Deo буюу бид Бурхны өмнө амьдарцгаая. Итгэлээрээ амьдарцгаая. Яан Хусын тунхаглаж байсныг санацгаая. Үннийг хайрлаж, үннийг ярьж, мөн үннийг үйлдэцгээе гэж. Зензендорфын үгүүлсэн шиг бид бол итгэлийн үр ба үндэс юм аа. Энэ гайхамшигтай үрээр дамжуулан сайн мэдээ дэлхийд даяар таран түүх болно. Moravian итгэлийн ахын дүүсэн шиг залбирлыг сэргээцгээе. Эзний өмнө залбирч, залбирлын хүч чадлаар Монгол чуулган бид хувь тавилангийнхаа дагуу өнөөдөр дэлхийн хязгаар хүртэл явж хаанчдын сайн мэдээг бид тунхаглацгаая. Тийм ээ. Нэгэн удаа реформ буюу хувьсгал, шинжилэлт, сэргэлтийг хийсэн чуулган байнга хувьсаж, байнга сэргэж, байнга шинжлэгдэж байх ёстой. Тэгээд цаг хугацаа болон бүх зүйл өөрчлөгдсөн ч гэсэн бид үндэс рүүгээ бид анхныхаа итгэл дотроо, үгэн дотор үргэлж хууршгүйгээр урагшлан явах гэдгийг би бүгдээрээ санацгаая. Тэгээд бид итгэл дотроо урагшлан итгэлийн бааtruуд, итгэлийн хүмүүс байж өнөөдөр ч гэсэн эзэнтэй хамт түүхийг бичиж, түүхийг бүгдээрээ үргэлжлүүлцгээе. Халелуя.